Эдийн засгийн хямрал үндсэн 5 чиглэлийн биелэлтэд нөлөөлсөн үүнээс үүдэн 76.1% биелэлтэй гарсан гэж засгийн газрын зүгээс тайлбар өгч байла. 5 бодлого 24 зорилт 91 арга хэмжээ төлөвлөгдсөн байсан. Үндсэн чиглэлийн 91 арга хэмжээний 65 арга хэмжээнд хөрөнгөний их усэр шаардлагатай байгаагаас 50 арга хэмжээг улсын төсвөөр, 5 арга хэмжээг гадаад их усрээр, 6 арга хэмжээг концессийн гэрээгээр, 1 арга хэмжээг хувийн хөрөнгөөр, 4 арга хэмжээг бусад их усрээр санхүүжүүлэхээр туссан байсан. Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого 62.8%, бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого 67.6%, хүний хөгжил, нийгмийн хөгжүүлэх бодлого 85.7%, засаглал, эрх зүйн шинжилэл, гадаад бодлого, батлан хамгаалалт салбарын бодлого 86.3% тавина. Гишүүдийн зүгээс асуулт тавьсан тухайлбал давхар татварын талаарх гэрээг эргэж харах талаар засгийн газар ямар чиглэл барьж байгаа, мөн хаврын тариалтын бэлтгэлийг хангах, малын гаралтай түүхий эдийн үнийн уналтаас малчдыг хамгаалах чиглэлээр ямар арга хэмжээ авахар төлөвлөж байгаа. Түүнчлэн 5 дугаар цахилгаан станцын асуудал ямар шатантай байгааг тодруулсан юм. Гадаад улс орнуудтай байгуулсан давхар татварын гэрээг Монгол Улсын эрх нийцүүлэн шинжлэх эсвэл хүчингүй болгох гээд. Энэ дотроос судалгаа хийж үзээд Кувейт, Люксембург, Нидерланд, Арабын нэгдсэн Эмираттай хийсэн гэрээнүүдийг хүчингүй болсон гэж. Одоо ер нь манайх чинь хэдэн улстай юм давхар татварын тухай гэрээтэй байгаа. Бид нар бол 2010 оноос эхлээд ямар байр суурь барьсан бэ гэхээр энэ давхар татварын гэрээнүүдээ нэгдүгээрт ашигтайгаар өөрчлөё. Хэрвээ өөрчлөхгүй бол тодорхой хугацаа дуусны дараа бол нэгдлийн саналаар бол хүчингүй болгодог ийм зохицуулттай. Тийм учраас бүх давхар татварын гэрээтэй орнууд бол бид нар саналаа хургуулсан байна. Тэгээд манай саналд хариу ирээгүй одоо улсуудын хувьд бол нэг талынхаа саналаар ингээд яг тэр гэрээнийхээ дагуу бол хүчингүй болгодог ийм зохицуултуудыг хийж байгаа. Эргээд хүчингүй болсон зарим нэг улсуудын зүгээс л давхар татварын гэрээгээ дахин сэргээе гэсэн саналууд бас тавьж байгаа. Тэрэн дээр нь бол бид нар судалж байна гэсэн ийм хариунуудыг өгж байгаа гэдгийг хэлэх гэсэн. Харин зарим гишүүдийн зүгээс 2015 онд өрхийн бодит орлого яаж өөрчлөгдсөн, өрхийн зээл, орлогын харьцаа ямар байгаа, уулуурхаан болон уламжлалт бус хичнээн экспортын бүтээгдэхүүнийг гадаад зах зээл дээр гаргасныг тодруулж асуусан боловч ажлын хэсэг тоомтой хариултыг холбогдох албаныхан өгч чадсангүй.